Кембрижийн олон улсын шалгалтын төвөөс бүрэн дунд боловсролын математик, англи хэлний хичээлийн сургалтыг Монгол улсад анх удаа орчлон сургуулиар зохион байгууллаа. Энэхүү сургалт нь Зүүн Азийн бүсэд анх удаага хятад улсаас өөр улсыг зохион байгуулсан гэдгээр нь онцлогтой болж байна. Сургалтыг зохион байгуулахаар Англи улсаас мэргэжилтэн багш нар Кембрижийн зүүн хойд бүсийн төвийн менежерүүд хүрэлцэн ирж 21-р зууны сурагчдад зориулсан сургалтын арга зүй, Кембрижийн хөтөлбөрийн онцлог, шинжилгээний талаар 2 өдрийн турш хичээл заалаа. Сургалтанд оролцож байгаа Монголын багш нарын суралцах хүсэл тэмүүлэл маш өндөр юм. Сургалтын үеэр бид багшлахгүй болон суралцахын олон арга зүйд суралцлаа. Миний нэр Сара, математикийн хичээлээр сургалт явуулж байна. Энэ сургалт Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаар онцлог, Монголын багш нартай хамтран ажиллахад маш таатай байна. Багшаас сургаж чинь, сурагчдаас сургаж чинь. Энэ хоёр маань нийснэр үүний үр дүнд бол 2018 онд дэлхийн топ 2 сурагч бол орчин сургуулиас төрөн гарсан байгаа. Монголд анх удаа Кембрижийн face to face training ингийг математик, англи хэлний төвшөнд амжилттай зохион байгуулад явж байна. Өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдсан энэ сургалтын үеэр дэлхийн чанараараа тэргүүлдэг ихтэй сургуулиудын төлөөлөл ирж ахлах ангийн сурагчдад танилцуулга хийсэн байна. Орчин сургууль Кембрижийн багш хөгжлийн төвийн эрхийг 2 жилийн өмнө авсан бөгөөд энэ хугацаанд 30 орчим багшийг сургаж бэлтгээд байгаа юм байна.